diretto qua sono salutare. 오늘 학교 막 때문에 Thank you.
босоо чам гарах. Ээж гэсэн сэтгэлээ. Ээж гэсэн сэтгэлээ хүүгийн сэтгэлээ таалаа чи. За хүү ямар хүү вэ? Сайн хүү байна, зоригтой хүү байна, хин ханддаг хүү. Сэтгэлтэй хүү байна. Бас их ёс заншил мэддэг хүү шиг харагдав. За энэ өөртөө бидний хичээлд яаж холбогдох вэ? Та нар юу гэж бодож байна? Бидний өнөөгийн одоо энэ цагийн хичээлд ёс заншлын тухай үзэх юм болов уу гэж бодож байна. За энэ дуу юуны тухай юу вэ? Мансимруу цэцгийн тухай байна, тийм ээ? За нэгэн мэд хураагаар дуусан дуучны мэд чинь. Боломжтой. Монгол Улсын аяж жүжигчин боломжтойгийн дуусан Мансимруу гэдэг дуу та бүхэн сонсох. За та бүхэн Мансимруу цэцгийн тухай юу мэдэх вэ? За хагасгахтай төгсөөр. За манай одоо ер маань цахны болохоор сайн мэдэж байна, тийм ээ? За. Хосоор урагдаг. Тэгээд үнтэй ер нь ховор цэцэг тэгээд хэцүү газар байдаг. Тэгээд саяны за өнөөдөр маань хичээлийн сэдв Мансимруу цэцэг гэж байгаа. Мансимруу цэцгэлээ бүгдээрээ их олон зүйлийг мэдэж авах. За хичээлийн сэдв. Өнөөдрийн хичээлийн сэдв зохиолын сэдв гол санааг тодорхойлох гэсэн юм. Сэдвтэй байгаа. За багш нь ажлын утас тавай. Та бүхэн ажлын утсан дээр өнөөдөр ажиллана. Хичээлийнхаа сэдвийг тавиад алхам багшийнхаа хэлсэн дагаасаар алхам 1 2 3 4-ийг бүгд болгоо ажиллаад байна. Ийм ажлын утсан дээр. За энэ ихөр авахын ажлын утас байна. За энэ ихөр авахын ажлын утас байна. За энэ ажлын утсыг хараад шууд ажлын утсан дээр хичээлийн сэдвийг бичиж хэлээ. Зохиолын сэдв гол санааг тодорхойлох. Зохиолын сэдв гол санаа. За өнөөдрийн хичээлийн маань зорилго бэ явах хөтөлбөрийн Мансимруу шүлгийн сэдв гол санааг тодорхойлох, дард санааг тайлбарлах гэсэн зүйл байна. За зорилгыг та бүхэн маань бичих хэрэггүй ажлын утсан дээр байгаа. За зорилготой бүхэн юусаа шүлгийг мэдэрч ойлгож уншин сонсон бүгдээрээ шүлгийн сэдвийг тодорхойлно. Дараа нь шүлгийн гол санааг ярилцаж гаргаж ирнэ. Шүлгийн дард санааг тайлбарлана. Мансимруу цэцгийн талаар мэдээлэл хичээлийн зорилго. За Мансимруу цэцгийн тухай. Багш нь хэлгээд мэдээлэл бичсэн байгаа шат хэлцээ. Мансимруу нь хос бэлтгэлээ нэг гэр тургамал юм аа. Тиймээс энэ цэцгийг аж аргалын нэг тэмдэг гэж нэрлэдэг. Мөн энэ цэцгийг хосоор нурсан дараа гарсан аж аргалтай амьдрал гэж томог үзүүлдэг. Хизээч нэгээр орогддог, буй дандаа хосоор орогддог учраас ариун харийн бэлтгэл гэж нэрлэдэг. Хосоор орохдоо өөр хоорондоо 10-20 метрийн зайтай орогддог. Харин үүний нууцыг нь одоо болтол тайлбар байна. Мансимруу цэцгийг монголчууд уулын ороод явдаг учраас тэнгэрийн цэцэг, залтын цэцэг гэж сүслэн шүтдэг. Ирж хайж байгаа хүн бол үзэгддэггүй, үзэгдэх хүндээ үзэгддэг яриа байдаг. Аз жаргал авчирдаг тэгдэг Мансимруу цэцэг хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болоод их хавдаж байгаа. Хүний бие тэгэхээр сайн нүдийг угаад авдар уушгины өвчөө ханиа томоо нэм бэлтгэхэд хэрэгэлдэг. Тэгээд үүсээр хавдаж байгаа Монголын удаананд орсон мөн тус цэцгийн үрийг гадагш гаргахыг хориглосон байдаг. Дэлхийд ихэд хавдаж байгаа түүнийг түүх үрээр зарж бодлуулахыг цаазлан хориглосон байна. Мансимруу цэцэг нь Хойволтой аймгийн Бүгд сумын Малчин Зацгийн Орсоогой 4 жилийн өмнө уушгины өвдөөд олон сарын хэмжээлтэй дэмжлэгээгүй гэж онцлогдоод за тэгээ хагаа мэдгүй байхдаа нутгийн нэгэн хүн Мансимруу цэцгийн усыг уулгах гэж ирсэн байна. Бүгдүүд нь усыг уулгаж зөөж авчиж уулгасаар дааваа идгээсэн байна. За энэ ус нь болохоор өглөөгөр ихлээ очихоор бэлбэгийн нэг үлдэн үзүүл устай байдаг. Энэ тэр усыг нэмжлэгээ хийдэг. Орсоогоо одоо 54 настай энэ жил морь уушчихсан хиймэртэй явж байна гэсэн яриа байгаа. За усан морь бүр дээгүүр бод Орсоогоо энэ нэг маш их дээдлэг болсон. За Мансимруу тэнгэрийн цэцэг гэдгийг
нэг уянгийн хайлт биш. Учир нь түүнийг тасаж авах гэмтэх юм заавал бороо орох юм уу? Салхи гарч байгаль цаг агаар энгүүцдэг. Бас дүүрсэн хүнд нь сайн зүйл тохиолддоггүй. Тэнгэрийн таалд нээцдэг үйлхээс учраас. Иймд дээр майхан барьж аваа тэнгэрт үзүүлэлгүй нам хаар уншиж хадаг барьж ёс төртөөгөө гуйж авдаг юм. Бас тайган айлууд одоо сүүлийн үед тайган айлууд үлгэн нохойг сургаад хүний яаж хүрэхгүй газраас нохоогоо дастуулж авчирдаг. За нохоогоор дастуулбал цээнүү гэж хэлийг ярьж байсан тухай ихээр багш наасан. За вансын рүү их Баянгарын их богд дууланд ургасан зураг багш интернетээс хайж олсон юм байна. Хамгийн ахахгүй шүү дээ. Тэгээд нөгөө юм хайшилтээс сайхан цэцэг манай ангид. Бид нэр түрүүчийн хичээлээр Баянгарын бас нэг бахархлыг мэдэж авсан гэсэн. Тэрийг үлээ. Алдарч болж Баянгарын алдарч болж юм билээ. Баян болог сумын харьяа. Столмын хүмүүс чи ууштай. Столм гэдэг юм сайхан чи манай ангийнхан байна гэсэн бол манай ангийн богд дууланд нөгөө гайхалтай цэцэг маань. Тийм байл. Монгол руу монголч ингэж шүү дээ. Заавчиж аваад ирчих гэсэн. Монголч гэж. Дэ явуу болонгийн вансын руу шүлгийг сонсон. Та бүхний ажлын утсан дээр шүлэг бүрийн дээр байгаа. Сонсох явцдаа уншаа. Өөрийнхөө мэдхгүй утган бүрхэд өгнүүдийн доогоор зураад яваарай. За анхааралтай сонсон анхааралтай уншия. За дагуулгаа бүх болсон. За энэ юуны шүү вэ?
багш намайг оролцоо үлдэн гэж явж байгаа. За тэгээд нэг үйл ажиллагаа гараараа хийгээд тэр үйл ажиллагаагаа бүрэн гүйцэтгэж хийж дуусныхаа дараа энэ доороос эхлээд герамид яралаас эхлээд энэ цааснуудыг буулгалаад Ван Сэмрүүний тухай илүү олон мэдээлэлүүд гарч ирнэ. Дээшээ хахад Ван Сэмрүүндээ хин хурдан бүрэх вэ гэсэн үнэлгээ авч байна. За энэ үнэлгээ за ямар мэдхгүй үг хэлэх таарсан бэ багштай хэлдэ. Царам яа гэнэ уулийн царам. Ихийгөө яах гэж байгаа лээ? Зүсэг гэж гарч байгаа. Хяар. Уулийн хяар гэж гарч байгаа. За хэлээд байгаа. Зуурам. Царам хэлээд байгаа. Царам гэж хэлсэн тийм ээ. Царам эдгээр үгийг мэдэхгүй байхад үг гэж хэлсэн байна. Англид хан гэдэг нь алс хол бүйд бүгдүүд зилүүд гэсэн байна. Уулийн таг гэдгийг мэдж байгаа юм байна. Мэдж байгаа. Уулийн орой гэдэг хатгаалтар орой гэх юм тийм ээ. Асар гэдэг нь суул том хат чулуу ихтэй газар. Шил, уулийн шил. Уулийн арга. Асарны шил гэхээр асартай газрын арга гэсэн үг байна тийм. Ууд хааны зай гэдэг нь сайн Монголын хэмжээстэй гэрийн үүднээс хаан хэмжээ тооцог малгай мэдчихэв. Шүлгэнээр тооцог яав гэсэн бэлээ. Тооцог бүжгэлж байгаа юм шиг гэж нөгөө хоёр хос барсан гэж байгаа. Ахар бодлон гэдэг нь ахар гэдэг нь говь нь ахар бодлон гэхээр ухаан муутай говь нь ухаантай гэсэн. Уйхий гэдэг нь агуу сантны өвчүүнээс хэвлийг хөдлөх хэсэг буюу ингэх хэсэг байна. Тэгэхээр үйл уйхийгээ зүснэ гэхээр яах вэ? Үйл ууланд уйхийгээ зүснэ гэхээр яах вэ? Үүлэн ууш бүрэн алдан явах гэсэн үг байна. Уулийн хяар гэдэг нь уул нуруудын иргэд газрыг хэлэх юм. Хангаан царам гэдэг нь хүн мал дүүхэд хоолой аймаг хоолой үгс урмал жигдэрч уул нуруу хосолсон юм газрыг хангаан царам гэх нэ. За ингээд мэдгүй өнөөдөр мэдээлэл боршмөлгийн утга санаа бүр ойлгомжтой болж байна. Уншаад үзэхэд шүлэг зохиолч ямар асуудал төвшүүлсэн юм шиг байна. Шүлгийн сэдэв юу байж болох вэ? За багаараа ярилцаад багштай сэдвийн ажлын үндсээр сэдвийн зай байгаа шүү. Яг ингээд тастаж яхаад хам дайс хийсэн ясаа хиндэсэн хэрэг ямар асуудал төвшүүлсэн гэсэн үг. Маш яасан чинь үнээрээ гэсэн асуудал төвшүүлсэн гэж ойлгож байгаа юм. Сайн байна. За. Өөр одоо ялбар. Сайн чинь. Дандаа их бодсоодхаа инх чинь. За. За. Манай яг хавар нандин яриад хавар нандин хавар нандин хамгаалах асуудал
Гол санаа биш би сэтгэлийн нэрээ гэсэн. Ямар асуудал биш үү? Гол санаа хайж бүгдээрээ ван симбруу цэцгийг нь хамгаалж хайрлах хэрэгтэй гэсэн асуулт дэвшүүлжээ гэж бүгдээрээ зөв олж харсан байна. За хамгийн гол нь спойлер сэдв ерөнхий л авах хэрэгтэй. Ван симбруу сэдвээр зохиолч юуг төлөөлүүлсэн болоо? Ван симбруу цэцэг чи юуны төлөөлөл байж таа? Байгаль хэлтэй шиг тийм. Тэгэхээр зөвхөн ван симбруу биш ээ. Ван симбруу цэцэгчмэл байгаль дэлхийн төлөөлөл учраас байгаль дэлхийг хайрлаж хамгаалахын тухай тэр сэдвийг зохиолч маань хөндөж дэвшүүлсэн байна. За бүх агууд идэвхтэй оролцсон учраас өөрийнхөө бэлгийн энийг буулаад ван симбрууны тухай дахиад шинэ мэдээлэлтэй танилцуулъя. За би шүлгийн сэдв дэлгэцэн анхаалаа. Шүлгийн сэдв бол байгаль орчноо анхаах болон хамгийн хоор найдаа урмад амьтнаа хайрлаа хамгаалах асуудлыг дэвшүүлсэн учраас та бүхэн байгалаа хайрлаа хамгаалах тухай, байгалаа хайрлах Монгол ухааны тухай, хоор найдаа хайрлах Монголын тухай, Монголын байгалаа бахархах сэтгэлийн тухай сэтгэлтэй байна гэж бодож байгаагаар зөв тодорхойлсон байна. Тэгэхээр та бүхэн маань энэ удаагаа байгалаа ван симбруу цэцэг гэж хэлсэн. Түүний цаана байгаль байгаа гэдэг үү гэрээ тийм ээ. За ийм сэдвтэй явах. Сэдвээ ажлын утсан дээр бичээд өччих. Шүлгийн сэдв гэсэн. За бүгдээрээ шүлгийн сэдвээ тодорхойлчлаа. Одоо яах вэ? Гол санааг тодорхойлох тийм ээ. За гол санааг тодорхойлохын тулд багшийн шүлгийг 6 хэсэг хуваасан байна. 6 хэсэг хуваагаад за хамгийн ихний хэсгийг багш нь жишг болгож самар дэлгэцэн ажиллаад 2-дугаар хэсгийг 1-р баг, 3-дугаар хэсэг, 4-р хэсэг, 5-дугаар хэсэг цаана үүссэн үү? 6-дугаар хэсгийг ангаар явуулсан. За хамгийн ихний хэсэг маань шүлгийн хамгийн ихний хэсэг маань 1-р хэсэг маань Аглахын маань загс ирээд оройн газар уудын ариун хүн орхины их шуугаад авиан тасрах гацсны шиг төөлөд үзүүл би чадцуу тоолоод үзүүл масчцуу үнсэлэнд хоёр ван симбруу үүд хоёрын цайтай өгчээ. За энэ бол миний ажиллах хэсэг. Миний хэсэг ямар санаа гарсан бэ? Одоо санааг нь олох шүү дээ. Яг энэ хэсэг ямар санаа? Ван симбруу цэцгийн өөртөг байцал хаана яаж урдггүй гэсэн санааны ихний хэсгээр илэрж байна тийм үү? За сайн байна. Тэгвэл энэ ихний хэсгийн санаа ван симбруу бол хүний бүрдэл бий өндөрлөг газар урддаг цэцэг маа гэсэн санаа гаргаж байна. За өөрийнхөө баг таарсан хэсгүүдийн санаа энэ шиг гаргаад биш ярилцж байгаа. Өөрөөр алхам гурав дээр байгаа. Шинэ хэсгийг за энийг дараалалаа явах бол учраас 1 2 3 4 дараа та бүхэн одоо ярьсан санаагийн энэ хэлхийг
SDM шиг скосаны сүүлийн батг дээр энэ ихээ санааш юу хэсгээ санаа. За масыг зүсгийг энэ хэсэг юутай адилтгсан байна? Ихэр ботоо Монголд илбэг байдаг. Ховор байдаг. Ихэр ботоо ховор байдаг шиг энэ масыг руу ч ховор байдаг шүү гэсэн санаа юм байна. Санаа гарч ирсэн байна. За бас ургалтын хэлсэн гэдэг нь хол за хоёулаа хоорондоо зааж хол ургадаг юм бас хэлсэн байна тийм ээ. За тэгэхээр энэ санаа гаач өөрийнхөө санаатай тулгата масыг руу бол хосоор ургадаг хоёр хүнээс ямар үр хайрын зайтай байдаг гэсэн нэг санаа байна. Гэхдээ энэ бол ихэр болох шиг ховор цэцэн хорвоо ховор гэж байна. Монголд ховоргээгүй Баянгол ховоргээгүй тийм хорвоо ховор цэцэн маа гэсэн санаа. За энэ бол аяга юу гэж байна? Баянгол гэсэн зүйлээ хараад байна. За торомгоо хоёр болоо. Үсгэлээ биш. Таван хөөрхөн хоёр боцоо хонцож нэгээс хөөж явах шиг. Таван хоёр хөөрхөн хайр хийж хийж байж үзэн өөрөө тэнгэр дээр зэхийг харах бүрийн сонин гаргаж хар орчмын нам гэдэг хэсэг үзлээ. Манай баярлалаа Once in Rose-ийн хасаар өгч тэнгэр гэдгийг өөрөөр тавд бас нэг зүүн бас үздэг харах бүрийн хайр яг тэр юм Ямар ч яс ийм харсан хүн байна тийм ээ. Харсан хүн. Тэгвэл энэ таарсан хүмүүс ч үжиглээд байгаа шиг дараагаар хоолой аяг болоо байгаа шиг тийм. Энэ хүн хаанаас харсан? Энэ үжиглээ хаанаас нь харсан бэ? Дэрэгдээс нь. Яг дэрэгдээс нь харсан хүний мэдрэмжийн санаа гэдэг. Сэтгэл гарч байгаа. Once in Rose-ийг дэрэгдээс нь харсан ямар байсан бэ? Once in Rose дэрэгдээс нь үзэхэд ямар сонин содон орчин ямар хачин байна вэ гэдэг. Орчин ямар байсан? Тэр тэнгэр цэлийгээс өөр байхгүй хай байрны нам руу нойжсэн. Энэ нь юу гэсэн үг вэ? Ямар орчин байна гэсэн үг вэ? Үний хөлөөс зэлүүр гол бөөл гэсэн юм. За гоогаар багийнхаа ярилцсан уу? За босоо шүлхээ уншчаа. Тэгээд Ирсэн хэрэг сэтгч нэрээр намтдаг болов ангаан нэг юм бок саваад хажууд руу гарах гэсэн болов орсон зүйлээс ихээр хийх оны оросыг зөөлөх юм байна. Өөрхөн тэргүүнд нь хүрээд үзвэл хүүгийн цудаашиг бүлээх юм байна. Манай баг ярьцаа энэ хэсэгт ямар ч байгаль амт амтэн хөтөлж энэхүү цэцгийг эцгийг хөндөж дээжиж бас энэ цэцэг нь юунтай ч зэрэгдэж би зөөлөн гэдэг бас энэхүү цэцэг нь бүрж үтсэн хүмүүсийг тэмцэлтэй болсон. За ямар сайн идээ сайн идсэн байна. За энд бол байгалийн үзэгдэлч ан хүн байгаа байгалийн үзэгдэлч ан амьтанчээс энэ цэцгийн гоос яхтай гайхмаар тэмцээн. Тэрнээс гадна дэрэгдээс нь харах биш зөвхөн бүрж үзсэн хүн мэдрээд унганы уруу шиг зөөлхөн байсан. Хүүгийн зургаа шиг бүлээгэн байсан гэж мэдэрсэн санаагаар энд илэрхийлсэн байна. За энийг уршаатайгаар тулгаад үз. Санаа нь
цэцгийн онцлогийг тусгасан. Гэхдээ бүрч мэдэрч тусгасан санаа. За дөрөвдүгээр орно шүү дээ. Тэгмээ дэвсний үнцгийг өөрсдөө болсон юм. Чатсан юм аль хэзээ юм. Тэгээд энэ болсон юм. Тэндээ цэцэг гэж нэрсэн юм. Бахад бодлоо зүгтчмийг аль хэзээ мамагтсан юм. Манайдаа хүний биеийг амгаах үстэй мэдээ энэ цэцгийг хүнсний хамгаалахын төлөө сайн үлдээж гисэн. За хүний биеийг ихээр энэ цэцгийг хамгаалахын тулд сайн үлдээж гисэн. Өвдөөс миний хүсийг хэн хайгч хамгаалж шүтэж дээдэж ирснийг өгүүлсэн санаа сайн байна тийм ээ. За агуул ихтэй ажиллагаа тусах учраас уулынхаа билээс бүтээлхийг болоо. За тэгээд энэ өргөжлүүлээд 6 дугаар хэсгийн санааг хамтаад гаргах тийм ээ. 6 дугаар хэсгийн санааг хамтаад. За нэг юу яв мэдээж гаргасан юм бас юм байна. За ингээд өдөө явах юм бид нар бас юм руу хурдан өгөх юм дээ тийм ээ. Бас юм руу уусан хоолой ахад бүсэлд өвчин уурчмын сүрийн өвчнийг намжаах үед хандж ирэх гэсэн юм байна. За одоо 6 дугаар хэсгийнхээ санааг ангаар хамтаад олъё. Үүлэн нүүдэл үхийгөө зүсдэг үзүүх модон угаабыг зуны бороо мөндөөрөө ундаг 100 хүлтүү хангайн цагт осоор урдаг бас юм руу ороогийн нэгэн айхамшиг байна. Ороогийн амьдрал хүлдүү цагт ч хосын хүчээр амьддаг байна. За чөлөөтэй гараа өгсөн. Үүлэн нүүдэл үхийгөө зүсдэг үзүүх модон угаабыг зуны бороо мөндөөрөө ундаг гэж. Зуны бороо мөндөөрөө ундаг 100 хүлтүү хангайн цагт ордог бас юм руу ороогийн нэгэн айхамшиг байна. За байж байгаа юм. Энэ цэцэг бараг чингийсэн. Энэ цэцэг бараг чингийг үлдээж таа тий. Тэгээд бороо мөнгө бүхний бараг. Тэгрээс тэндээс юм үлдээж байгаа шиг бороо бүлдүүгээр бас хаагаад байна гэж шаардж байна. За Миний бодлоор бас юм маш